ажилчид бол одоо бүгдээр одоо хордлогод орчод байж шээ. Гаднаа гэлэнцэг дотроо паланцэг орон сууцны хороол барьдгаараа алдартай Eco Construction-ы Нямдавагийн хаан дүрэг их найд цогцлбарын хажууд байрлах River Villa хотхны Б1 давхар өтгөн шингэн бохиртойгоо холилдож өмхийн самхан ханхалжээ. 4 жил хүрэлгүй тус хотхон чанараа таниулж оршин суугчид тавгүй тухгүй амьдарч байна. Тус хотхон 700 гаруй өрхтэй үүний цаана 2000 гаруй хүний эрх ашиг яригдж байхад үндсэн гүйцэтгэгч компани болох Eco ямар нэгэн арга хэмжээ авдалгүй өдөө өрлөө. Сүүлийн жишээ өнөөдөр өглөө 6 цагт бохир хайлж ашиглалтыг нь хариуцах Marshall Comfort компаниас мөн лэрж бохирыг нь соруулж ариутгал хийсэн ч энэ байдалтай сард хэд удаа нүүр тулдаг сөөх аргаа баржээ. Үндсэн гүйцэтгэгч буюу одоо захиалагч гэж хэлэх бахны Eco Construction гэж одоо Нямдава захиралтай ийм компани бол энэ байрыг барьж ашиглалтанд оруулсан ийм газар байгаамаа. Тэгээ ер нь бол энэ өвлөөс ахуулаад ерөөсө 7 хоногийн давтамжтай байнга ус алддаг байсан. Одоо бүр өнчгөө байлаа. Байнга л одоо Marshall Comfort гэж одоо үндсэн ашиглагч байгууллага руу бол мэдээлэл өгдөг. Тэндээс ирээл одоо газар дээр нь яг зүгээр мэргэжлийн улсуудын хувьд шугамынх нь бөглөрийг төр гаргаад яваад дөнгөж арилгаад гарангуут дахиад алдаад эхэлдэг байхгүй юу. Тэгээ одоо усаас оруулаад энэ бохирын ямарсан бохир усын соруулж зайлуулчаад ариутгал хийгээл орхиндоо. Юу нь бол байнга л хийдэг л дээ бид нар. Тэрнээс яг шугам задарсан энэ зэрэг асуудал байхгүй. Сүүхийн ажилчид өтгөн шингэн бохиртой холилдсоор хордлоход орж биеэр нь улаан туралт гарч эрүүл мэндээрээ хохирсоор байна. Удаадараа асуудлыг холбогдох газар засгийн газрын 11 төв болон нийслэлгээд хилээгүй яриагүй газар үлдээгүй байна. River Villa хотхон анхлан баригдахдаа шугам сүлжээн зураг төслийн дагуу баригдсан уу? Манай ажилчид одоо биеэр нь одоо байнга одоо ингээд улаан гөвдрүү туурдсан. Энэ рүү орж ажиллахад одоо маш их хэрэг болж байна. Бид нар үнэхээр залхаж байна. Өвөө нэг яг дотор нь ингээд бид нар ингээд цэвэрлэгээ хийдэг болохоор зэрэг одоо ингээд сүүлийн үед одоо ингээд одоо энэ гарын хил хэсгээр одоо ингээд загднах тийм шин тэмдэг хэлэлцэж байна. Харшилтаа болсон юм. Тэгээ одоо харшил одоо их усүрн хэлж ийн гэх юм уу тийм ээ. Тэгэл одоо бид нар одоо Marshall Comfort байнга ярина. Дарга руу нь хэлнэ, инженер рүү нь хэлнэ. Одоо сүүлийн үед бид нар утсыг авахаач байсан. Бөө дайсантай уулзсан юм шиг л болдог. Бид одоо оршин суугчдынхаа өмнөөс шаардлага тавихаас өөр арга алга байна. Энийг ч одоо өдөр тутамдаа байнга цэвэрлэнэ. Цэвэрлээд дөнгөж хагас тутуу цэвэрлэнгүүд гойч чинь. Цэвэрлээд дуусан гойч чинь. Одоо энэ усаалт бол ерөөсө өдөр болгоо. Сүүлийн 24 цагийн туршид одоо яг 4 удаа алдлаа. Би яг цагтаа нэлнэ. Шөнө 2 цагийн алдад нэг алдсан. Өчтөр 3 цагийн алдад нэг алдсан. 6 цагийн алдад нэг алдсан. Өнөөдөр 7 цагт алдаад сая 11:30 минутанд дуудлага ирж байна. Тэрнээс одоо 5-6 цагийн дараа дуудлага ирж байна. Маш хариуцлагагүй. Энэ бохир халингуут л одоо ингээд бүх давхруудаар өмхийн үнэртэй л аюул болж байна одоо. Шалтгааныг тайлбарлахдаа урдхан талд нь сэлб голтой өөр бохир гадагшлуулах шугам тавьжээ. Улмаар шугамны гол хэсэгт хотойл үсэж урсцаараа гадагшлах ёстой бохир тунаж шугам бөглөрсөн гин. Мөс хайлж уран дулаан болоход асуудлыг шийдэ гэдэг хариу өгсөн ч зөвшөөрөл хүлээж байгаа гэдэг шалтгааны хэлсээр өнөөдрийн хүрсэнд орсон шуугчид гомдолтой байна.